хүүхэд анх хүүхдтэй болсныхаа дараахан яг бага насны хүүхдээ одоо гэр ээж мэж нэг унтж явахдаа шөнийн цагаар санаанд гүнгээ нөхөө энэ төр дарчдаг ш төхүүлж гад. Тэгээ ямар нэгэн архах суур эмгэг байхгүй бага насны нэрээ авах ч юм уу тий гинтийн золгийн тохиолдолд нас урсны дараа нь одоо очиод тусламж үзүүлж чадаагүй. Гэтэ нас очиход бол нас урсчихсан аль эдийн нөгөө нэг амьсгал зүрх сүснэ хэлж да бүрэн зогссон байх юм дараа очиход л энэ бол тэр өдрөжингөө ер нь тэгэл цээжин дээр нөхөн чулуу дарцсан юм шиг л бачуурал явдаг шин. За сайн бацгаана уу. Нийслэлийн дөрвөн тусламжийн төвийн төв салбарын хэвж Отхон баяр байна. Тайм цэгийн бүх үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд миний нэг өдөртөө танилццгаая. Өглөөний мэнд. Сайн үжигч бигсаа. Хүүд биш. Шүүнэ. Зинхч авсан. iPhone тэ. Зангирал мөргөл. Гүйдгэж бөөлсөн юм уу? Өчтөр бөөлсөн. Хит хоног арих уусаа та. Олон хоног арих уусаа юм уу? За хэвлийн эхот харуулах шаардлагатай байна. Хэвлийн эхот харуулах шаардлагатай байна. Эмнэлэг явна гэнэ. Эмнэлэг явна гээгүй штэ. Шаардлагатай шинжилгээг чинь тань зөвлөж гинөө би. Хоёр дуудлага хийсэн. За хоёрыг авлаа. Өнөөдөр өглөө согтуу өнөр эхэлж явах шүү дуудлага. Цагаа. Төлөвлөр явчих. Гадаа 3 цаг хөвцсөн гинэ. Цагдаагаас авлаа. Халуун 37-той биеийн температур бол. Гэтэ гадаа 3 цаг хөвцсөн гэж юм. Тэгээ гар хулны хайр хичиж шарахтай маань цэврүү. За хаалганы дугаар байх. 48 Энэ хоёр ихтэй бүтэн сайн багтаа энэ дунаад босоод босчихдгоо. Ганцаараа вэ хүүхдүүд нь байгаа юу? Хүүхдүүд байхгүй. Өдөө шашны охин хоёр хүүхдээ хичээж явуулчихъя. 45 дууслаа. 45 нэг дуудлага хийсэн. За нэгийг авлаа. За ууж байгаа юм анаферон тэгээд өөр юм бол байхгүй юм байна зүг үү? Ааха. Анафероноо уугаад бол 3 хончж гэнэ үү? 2 хоног ууж байгаа юм уу? Хитэр 8 шигэ ууж дуусгасан уу? Эмээ сангаас асуусан юм баггүй юу? Ааха. Гэсэн чи эмээ сангийн хүн мэддэг үү? За саяны дуудлага бол хүүхдийн дуудлага байна. Халуурсан бөөлцсөн хүүхдийн дуудлага. Тэгээ айл дээр ирэхлээр өгсүүр одоо уулын ороод дээр ч юм уу амьдардаг айлууд манай төрний машин бол гарахгүй тохиолдолд өлөө өдрөл маш илбэг байдаг. Сайвд энэ одоо халтргаа уулга үүссэн зам дээр манай машин гарахгүй. Тэгэл виксээ өрөөл шөнийн цагаар энэ төр бол жолоочоо дагуулаад айл руугаа алхах хэрэг гарна шүү дээ. За домофонтой айлуудын бас нэг төвхтэй зүйл байна. Хүн кодгүй гэсэн мөртлөө ирэхээр кодтой. Тийм ээ, сайн байна. Дууд өгсөн үү? За. Бити хамаагүй огсон мөдлөөрөө. Юу ямар юм бэ нөгөө гээд тэрний гээд бүгдсэн мэл гэдгсэн би тэгээд орондоор хизээ үзүүлэхэд гисэн. Хуурсан байна гэсэн. зургийг чадаагүй явж байгаа.
За авла. За дарал буулгахаар дивзол гэдэг тариа хийж байгаа шүү зэ. За нөгөө тариа нь болохоор дичнон гэж цус тогтоох тариа. Ер нь бол артерийн даралт ихсэн шалтгаалаад хамрын цус алдалт үүссэн байх магадaltaй. Тийм учраас даралтаа буулгачих юм бол цус гарах нь гайгүй болчих واخлаа. Хүйтэн сэрийн үйлрэл одоо ингээ нойргүй 24 цаг ажиллаж байгаа хүмүүст бол гол бас нэг юм нь бол хоол. Аль болох аминд мишлэг сайтай хоол хүнс сэргэлж ийшл. Дуудлага зэн шүү дээ. За явган дорчигчд зогсоогоорой. Би ч ихнэрээ төрөхөд согтон үзэл. Яг 103 төрийн тусламж тэгээ ер нь бол залуу хүмүүс л хийхгүй бол шантрах юм их гарна л да. Тэгээ жоохон хөхтүүд л дөнгөж төгссөн эмчнэр л том бигс өрөөл харанхуй гудмар алхаад яваад болоод тэгж яхад би ямар шантраад байна гэлтэй биш. Одоо түүхтэй асуудлууд их юм бол одоо энэ харагдж байгаа нэгдүгээрт хамгийн том асуудал энэ замын хөдөлгөөн байна. Төвчрэл. Яаралтай хүнд өвчтөнд очиод тусламж үзүүлэхэд ер нь бол хамгийн одоо зүрх зогссноос хойш 4 минутын дотор сэхээ амьдралт хийх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ бид нар 4 минутын дотор бол яагаад ч амжирдаг ер нь бол. Дараагийн асуудал нөгөө Улаанбаатар хотын нөгөө том хотхнуудын гадаа хийгдсэн нөгөө юу байгаа? Хаалтууд зогсоолын тэр хаалтууд дээр бас нэлээд цаг хугацаа алддаг. Гаднаасаа онгоохгүй 103 машины үг номерыг таньдаггүй дийлэнх юм. Яг 103-д ажиллах сайхалтай. 6 дахь жилдээ ажиллаж байна. Өдөрт дунджаар одоо 30 дуудлага гэдээ үцхээр сард одоо хэд 10 гаруй 300 дуудлага. Тэгээ 3606 жил гэхээр бараг одоо 20,000 гаруй хүнд тусламж үзүүлсэн байгаа юм да одоогоор. Тэр чинь гэрийн төрөлт дээр очино, их барьж авна. За яаралтай хүн дуудлагууд дээр эцгийн амьдрал одоо амьлуулах тусламж үзүүлнэ. Хамаг тэр ажлынхаа стресс, тэр таагүй байдлуудаа аль болох гэртээ авч явахгүй гэж хичээдэг л те. Хараа тэгэл хүүхдүүдтэйгээ л цаг айтайхан зугаатай өнгөрөөгөөд эхлэхээр тэгэл аяндал марчигд. Бусдаар л бидэрт одоо нөгөө сэтгэл зүйчээс зөвлөгөө авах ч юм уу тий. Тиймэрхүү янз бүрийн юм байхгүй шүү дээ. За ингээд миний 24 цагийн ажил маань өнөөдөр өглөө ингээд дуусч байна. Өчигдөр 24 цагийн хугацаа нийтдээ 5 гаруй дуудлаганд тусламж үйлчлэг үзүүллээ. Харьцангуй бас ачаалттай нэг өдрөг өнгөрөөлөө. Ингээд нийт ард иргэдтэй гэж уриалахад цэнгэр канттай төрний тэрэг явж явал энэ нэгний амь насыг аврахаар яран тавьж байгаа шүү. Та бүхэн тэгээд замын хөдөлгөөн соёлтой оролцож аль болох зам тавьж өгөхийг бодоорой. Ингээд та бүхэн надтай хамт байсан баярлалаа. Баяртай.